Бид нар ч аягүй олон амьдралын олон дөрүүд дээр амьдарч байгаа тийм. Ихтэй харахаар нэг ээж дүртэй болно. Тэ ажил дээр ирэхээр би одоо нэг юм захирал дүртэй болдог тийм. Зураг зурхаараа гоё уран бүтээлч дүртэй болно. Уулан давирахаараа гоё тамирчин спортын хүн болж дүртэй болдог ч гэдэг юм уу тийм. Тэг хэдий дүр гэж ингээд нэг ойрхон гэж хүнд ойлгохоор ярьж байгаа боловч мэдээж хүний өөрийн дотоод одоо тийм өсөл мөрөөдөл байна. За тэгээд амтналыг шин чанар гэхээр мэдээж хин нэгэнд дурлаад өөр хөвгттэй болоод өөрийнхөө одоо өргөлжлийг бий болгож байгаа тэр оршихуй байна тийм. За тэгээд бидний хамгийн одоо чухал зүйл бол бид нэр өөрийн энэ дотоод одоо бид нар энэ нөгөө оршихуй байна тийм. Сүнслэг энэ оршихуй би хин юм бэ? Одоо миний сүнс эсвэл одоо урд өмнөх гэж байсан бол хин юм бэ ч гэдэг юм уу тийм. Одоо яг юу хүсэж байдгийг миний сүнсний бодол одоо сүнсний хүсэл яг юу юм бэ гэдгийг бас аягүй сайн чагж өөрийгөө бас мэдрэх хэрэгтэй. Хүн дуртай юм хийхин тулд өөртөө цаг зав гаргаж эхэлдэг. Цаг зав гаргахын тулд нөгөө ажлаа амжуулна. Гэр бүлийнхээ ажлыг амжуулна те. Ажил төрлөө амжуулна те. Тэрэн дээр нөгөө цагийн менежмент амар зөв тодорхойлж эхэлж байгаа байхгүй. Хэрвээ нөгөө нэг тэр цагаа зөв тодорхойлж чадахгүй би дуртай зүйлдээ цаг гаргаж чадахгүй шүү дээ. Тийм болохоор би өөрөө одоо ямар нэгэн байдлаар хожигдол одоо өглөө гэсэн үг шүү дээ те. Ингээд өөрөө одоо ингээд тэрэндээ ингээд явах гэсэн чинь явж чадахгүй байна, ингэх байна гэл нэг иймэрхүү гомдлууд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр гомдлуудыг гаргахгүй байхын тулд хүн өөрийнхөө дуртай зүйлээ олж аваад дуртай зүйлээ хийх хичээл байгаа бол бүх юм анханаас нь зөв сайн төлөвлөх хэрэгтэй байгаа юм л та.